За энэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3 дугаар улирлын амралтын хугацаа бол 3 сарын 25-наас 4 сарын 15-ны хүртэл 21 хоногийн амралт бол тавигдж байгаа. Эцэг их ард иргэдээс бол малчдын мал төлж байгаатай холбоотойгоор энэ амралтыг 7 хоногоор урагшлуулж өгөөч гэсэн ийм саналыг ирүүлсэн байж байгаа. Энэ жил бид нар бол тэр 7 хоногоор нааш татах боломжгүй байсан. Сайдын тушаалаар бол улсын хэмжээнд бүх 9 дугаар ангийн ангиуд болон төврээр зарим аймгийн хэмжээнд 3 сургууль дээр хүүхдүүдийн сургалтын чанарыг үнэлгээний шалгалт зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр энэ шалгалт маань 2021-ний өдрөө зохион байгуулагдаж байгаа учраас энэ амралтыг наашаа татах боломжгүй ийм байсан гэдгийг энд хэлмээр байна. Одоо энэ 3 сарын 25-наас 4 сарын 15-ны хооронд зохион үйл ажиллагааны маань чиглэл юу байгаа юм гэхээр улсын 2-ын давааны мэрэгжлийн хичээлийн олимпиадыг аймагт зохион байгуулах юм ажил байж байгаа. Энэ олимпиад маань 2 сарын 22-наас бол ус эхлэний олимпиадаар бол эхэлсэн байж байгаа. 3 сарын 2-нд зураг дизайны олимпиад зохион байгуулагдсан. 3 сарын 25-наас биологийн хичээлийн олимпиад гэдэг үргэлжлүүлээд явах юм. Энэ олимпиад маань 4 сарын 10-ны гартал 18 чиглэлээр мэрэгжлийн хичээлийн олимпиад маань зохион байгуулагдана. Энд бол энэ жил сургуулийн өмнөх боловсролын багш нарынхаа байгаль ухааны чиглэлээр олимпиадыг бас нэмж зохион байгуулахаар төлөвлөгдсөн байж байгаа. Хятад хэлний олимпиадыг энэ жил бид нар бас зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Улсын хэмжээнд бол яг энэ чиглэлээр хятад хэлний материал, олимпиадын материал ирдэг. Энэ жил бид нар тусгайлан бас яг хятад хэлний олимпиадыг зохион байгуулж явуулахаар төлөвлөж байж байна. Нийт судлагдсан бүрээр хичээл бүрээр орж байгаа мэрэгжлийн хичээлийн олимпиадад бол багш нар болоод сурагчид оролцсон. Зарим хичээл бол мэдээлэл зүг мэтийн хичээлүүд дээр бол 6-аас 9 дугаар анги, 10-аас 12 дугаар ангийн төрөл дээр нь багш гэсэн ийм байдалтайгаар зохион байгуулагдах. Энэ олимпиаданд бол нийт аймгийн хэмжээний сургуулиуд ирж оролцоно гэсэн. Тухайн сургууль дээрээ тухайн мэрэгжлийн хичээлээрээ илүү шилдэг байгаа хүүхдүүдэд шалгаруулад ирж оролцсон. Багш нар ч гэсэн тухайн мэрэгжлийнхаа багш нар маань тэндээ бас сургууль дээрээ шалгалтаа зохион байгуулад аль төрүүлсэн аль чадaltaй байгаа багш маань энд ирж оролцсон гэсэн. Зарим сумуудад бол тухайн мэрэгжлийн багш ганцхан байдаг учраас ганцаараа л ирж оролцох ийм нөхцөл бол бүрдэж байгаа.